Монгол Улсын үйлдвэрлэл, инновац, дижитал шилжилтийг хэмжих Далайхын үйлдвэрлэл технологийн парк. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Налайх паркаар зочлын цуврал контентынхаа өнөөдрийн дугаараар Налайхын үйлдвэрлэл технологийн паркт хамгийн олон жил буюу үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллаж байгаа ахлах мэргэжилтэн энэ пүрэвсүрэнтэй уулзах гэж байна. Өнөөдөр пүрэвсүрэн ахлахаасаа Налайх паркийг анх үүсгэн байгуулж явсан үеийнхэн түүх дурсамжуудаас асууж тодруулъя. Пүрэвсүрэн гэдэг Налайх үйлдвэрлэл технологийн паркийн ахлах мэргэжилтэн байна. За манай Налайхын үйлдвэрлэл технологийн парк маань 2014 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Налайх дүүргийн 3 дугаар хороонд Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк гэсэн төрийн орон нутгийн өмч төсөвт үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулагдсан. Энэ хугацаанд бол парк маань одоо 2026 оноос эхлээд Налайхын үйлдвэрлэл технологийн парк хувьцаат компани болон шинжилгээтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 онд бид техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ гэсэн ийм материалуудыг хүлээн аваад 2015 онд бид нар паркийн 120 га газар дээр хэсэгчлэн ерөнхийлөгөө хийлгэхээр газар сонголтыг зохион байгуулж исэн. Газар сонголтыг бол тухайн үеийн холбогдох албаныхантай зөвшөлдсөд энэ газар нутаг дээр анх хоосон талбай байж хат нь анхныхаа цэгийг тавиад, шавыг тавиад өнөөг хүрж байна. Өнгөрсөн хугацаанд Налайх үйлдвэрлэл технологийн парк маань 464 км автозам болоод 110 кВт-ийн үндсэн цахилгаан хангамжийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан. Одоогийн байдлаар паркт маань 15 үйлдвэр байршиж, эхний ээлжийн үйлдвэрүүд маань ашиглалтанд орж, автоклавын хит бетоныг үйлдвэрлэн гаргаж байна. Мөн автомашины хаягдал батарейг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсад нэн шаардлагатай хаягдаад байгаа автомашины батарейг дахин боловсруулж түүнээс хуванцрыг нь гарган авч мөн дээрээс нь хар тугалгыг нь гарган авч бүгд найрамд хятад ард турс руу экспортлж байна. Одоо бол тэр үйлдвэр маань гипс гаргахаар ингээд төлөвлөгөө боловсруулад ажиллаж байна. За энэ 12 жилийн хугацаанд бид бол маш олон дурсамжтай сайхан ажлууд байсан. Анх энэ маань хоосон тал байсан. Одоо бол 15 үйлдвэрүүн эхний ээлжинд үйлдвэрүүдээ барьж байна. Хүнд даацын 464 км автозам ашиглалтанд орсон байна. За энэ нааша зүгээр энэ 10 жилийн хугацаанд байсан тод дурсамжтай асуудал гэх юм бол бид нар энэ 2016 онд анх офисынхон барилгыг бариад энэ дээр өөрсдөө ирэх гээд мөн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид иргэдийг уулзуулах гад наашаага ирэхэд бол энэ бол шорон зам байсан. Шорон замаар явхад бол маш хүндрэлтэй ийм ажил байсан. Одоо бол сайхан автозамтай болсон. Энэ автозам маань одоо зүүн тишээгээ мянганы замтай холбогдох ийм ажлууд хийгднэ. За та бүхэнд баярлалаа. Монгол Улсын үйлдвэрлэл, инновац, дижитал шилжилтийг хэмжих Далайхын үйлдвэрлэл технологийн парк.